Энэ үйлдвэрийг бид нар өнгөрсөн 17 оны 10 сараас ихлээд тэгээд туршилтаа хийж ажилтнаа сургаж явсаар байгаа. Сая 18 оны 4 сард масс үйлдвэрлэлтэд орсон. Тэгээд сая дэлгүүрийн нээлтийг хийж ингэж худалдаанд гаргасан. 48 номер. Энэ дахиад 48 номер хийсэн. 100 ноос. Юу ноос амс. Дизайнер дэлгүүн гэдэг ямар хүн байна? Дэлгүүн гэдэг нэг үлдээ. Монголд төссөн юм уу? Пластик гэдэг юм яриад хэн бодчихгүй хэн даавгаа хийж байгаа. Тэгээс ноосны үйлдвэрийн нэг мөнгө юм энэ цагдаа гэж сүжимдэж байгаа. Цэвэрлээ. Энэ цэвэрлээ зүгээр ер нь 28-аас доош градусын усан чинь. Энэ зүүн ороод мөн юм байна. Одоо энэ даавар бол ингээд дээш хийчих байна. За тэгэхээр манай Монгол ноос гэж компани бол Монгол хоньны ноосноос ноолуураа ялгаад утас хийж байгаа. Хийсэн утсаараа Белюска компани дээр авчиж даавуу хийлгээд эргээд болтой үйлдвэрлэж байна өнөөдөр. За тэгэхээр энэ Монгол хоньны noosны ноолуурыг одоо ялгах үйлдвэрийн энэ эрх үйлдвэрийн хүчин чадал гэхэд 300 тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр ийм байдлаар бол одоо өнгөрсөн жил 10% нь ашиглаж байсан хүчин чадлынхаа. Одоо энэ жил болтой үйлдвэрлэдэг бол 20% ашиглаж байна. Гэтэл импортоор одоо 400-аас 500 тонн утас орж иж идэг. Тэгэхээр энэ импортын асуудлыг зохицуулах шаардлагатай байна. За дээрэс нь үйлдвэр хүчин чадлаараа ингээд ажиллахын тулд эргэлтийн хөрөнгө шаардлагатай. Үйлдвэр хүчин чадлаараа хэрвээ одоо ингээд бүрэн ажиллана гэвэл жилд 8000 тонн, 2000 тонн ноос хэрэгтэй. Энүүний зөвхөн эргэлтийн хөрөнгийн түүхийн эдийн үнэ гэхэд 8 тэрбум төгрөг хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ эргэлтийн хөрөнгө бол шаардлагатай байна. Тэгэхээр утсаа бол хийгээд одоо 13 оноос хойш үйлдвэрлэгчид бол чанартай байна гэдгээ бол мэдсэн. Тэгэхээр импортуудынхаа асуудлыг зохицуулчих юм бол борлуулах боломж нь байна. Тэгээд энэ үйлдвэрүүдийг байгуулахад засгийн газрын бондын дээлнээс 3.5 тэрбум, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум, 5 тэрбум төгрөг авсан. 5-аас 7 жилийн хугацаатай. Эднэрийг бол өнөөдөр бүгдийн төлөө дууссан. Ийм байдалтай. Тэгэхээр ер нь бол одоо оновчтой үйлдвэрлэлийг олж сонгоод дэмжиж явах юм бол одоо Монголд энэ төрлийн үйлдвэрүүд хөгжих боломжтой байна гэдгийг бол манай үйлдвэр бол өнөөдөр харуулчихад байна.